Equation домофоныг гар утснаар хэрхэн холбох, гар утсны аппликейшнд хэрхэн холбох талаар заавар өгч байна. Юунд түрүүнд та өөрийн гэрт байгаа Equation-ийнхаа домофон төхөөрөмжийг гэрийнхэн Wi-Fi-тай холбосон байх шаардлагатай. Wi-Fi-тай холбох бол машингийн settings руу ороод Wi-Fi цэцгийг сонгоод энд байгаа Wi-Fi-а хаагаад мөр Wi-Fi-тайгаа холбочихно гэсэн үг. За үүний дараагаар таны домофон төхөөрөмж маань онлайн болсон байгаа. За тэгэхээр хэрхэн HiConnect гар утсны аппликейшнтэй холбогдох вэ? Settings руу ороод дараад configuration гэж ороод та өөрийнхөө домофон төхөөрөмжөнд өөрийнхөө хувийн зохиож өгсөн нууц пассвордаа оруулж өгнө гэсэн. За би энэ бол default password хийсэн байгаа. За нууц пассвордаа ингээд орлоо. Дахиад system maintenance руу орлоо. Энэчнээс харах юм бол HiConnect service settings гэсэн сонголт гарч байгаа. За энэ сонголтыг сонгоод энийг enable болгоод ингэснээр HiConnect аппликейшнтэй холбогдоход бэлэн боллоо гэсэн. За энэ дээр гарч иж байгаа хоёр QR код нь ямар учиртай QR кодууд байна вэ гэхээр хэрвээ та гар утсан дээр HiConnect аппликейшнийг татаагүй байгаа тохиолдолд энэ ихний QR кодыг хөшөглөөд аппликейшнээ татчихна. Энэ хоёр QR код нь бол за аппликейшнээ татаж суулгасны дараа энэ гар утсан дээр харж байгаа ингэж харагдана. Add device гэсэн сонголтыг сонгоод scan QR код. За энэ төхөөрөмжийн QR кодыг уншуулад за ингээд төхөөрөмж нь өөрөө ороод ирлээ. За ингээд нэмчихнэ гэсэн ингээд онлайн болчихно. За тэгээ нэмснээр ингээд хаалгаа удирдах, онгойлгох энэ сонголтоо та бүгд минь хийнэ гэсэн үг.